эрхэм үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн зочноор Налах дүүргийн засаг даргын орлогч, за эдийн засаг нийгмийн чиглэлийг хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч Мандуул дарга оролцож байна. За танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За сайхан засаж гинөө, ажил алба хэр тавлаг сайхан байна. За цуслан тавлаг байна. Ажил бол их байна. Ажил их байгаа учраас одоо амжилтаас амжилт гэж ойлгож байгаа баг. Одоо мэдээж цаг үеийн нөхцөл байдалтай шалтгаалаад төлөвлөгөөт ажлуудаас гадна компаничсан ажлууд буюу одоо энэ ковидтай холбоотой маш их ажлууд байна л да. За та яг энэ засаг даргын орлогчийн одоо үргийг хизээ хүлээж ав? За би энэ жилийн 21 оны 1 сарын 4-ний өдөр дүүргийн засаг даргын захирамжаар томилогдсон байгаа. Нийгмийн эдийн засгийн асуудлыг хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч өгөөд засгийн орлогчдод энэ албад шал томилогдсон байгаа. За өмнө нь бол одоо миний амьдрал, миний мэрэгжилч тэр миний амьдралч тэр чиглэл ер нь нийгмийн салбарт л одоо өнгөрсөн л доо. Их сургууль багшилж байхдаа ч нийгмийн хооны тэнхэнд багшилж ялаа. Дараагаар нь хороонд очиж ажиллахдаа ч тэгэл дүүрэгтэй ажиллаж байхдаа ч нийгмийн хөгжлийн хэлтстэй ажиллаж байгаа. Нийслэлтэй ажиллаж байхдаа ч нийгмийн хамгааллын салбарт нь ажиллаж байгаа л ингээл үндэсний газар, засгийн газрын агентлагт ажиллахдаа ч бас л нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа. Тэгээ буцаад одоо төрж ирсэн нутаг Налах дүүрэгтээ бас нийгмийн асуудал хэрэгжсэн. Ингээ явж байна. Та 3 дугаар хорооны одоо иргэдийн төлөөлөл төлөөлөгч болж сонгогдсон иргэдийн хуралцаа мөн тэргүүлэгчийн албан үүргийг бас хашаад тахшгүй. За сүүлийн үед ер нь тэргүүлэгчтэй хурлаар бас голцоо ямар асуудлыг хэлэхгүй авч хэлэлцэж байна. Энэ талаар мэдээлэл өгөх. Зөв. Одоо Налах нутгийн иргэдийн одоо их сайхан одоо ихтгэл сэтгэлийн дэмжлэгийн үр дүнд одоо дүүргийн иргэдийн төлөөлөгч гэдэг энэ эрхэм одоо хариуцлагатай сонгуультууд албан тушаалыг хашгуулсан 2020 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ийм боллоо. Тэр дундаа одоо манай Налах дүүргийн 3 дугаар хороо гэдэг бол одоо уурхаачдын хороо гэж. Эхнээсээ тийм нэртэй хороо байсан. Өнөөдөр ч одоо Налахын 3 дугаар хороо гэдэг бол албан бус нэршил нь уурхаачдын хороо гэдэг ийм нэршилтэй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол бас нэг энэ хууль шүүхтэй холбоотойгоор тодорхой асуудлаар одоо бас нэг төлөөлөлгүй буюу төлөөлөгчгүй 4 жилиг бол өнгөрөөсөн. Тэгээ ийм хороо. Энэ хороонд бол одоо бас их том иргэдэнд бол их том үүрэг хариуцлага хүлээлгэсэн. За дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас буюу манай одоо надаас гадна 24 төлөөлөгч минь одоо мань битэд маш том ихтгэл хүлээлгэж 7хон байдаг төлөөлөгчийнхаа нэг тэргүүлэгчийнхаа нэг одоо статусыг бол намайг сонгож тэргүүлэгчээр сонгосон байгаа. Тэгээд одоо нийт иргэдийнхаа итгэлийг алдахгүй байхын төлөө, нийт төлөөлөгчдийнхаа итгэлийг алдахгүй байхын төлөө хичээж ажиллаж байна. Цаашдаа ч одоо илүү хичээж ажилланаа. Тэргүүлэгчдэр бол юу юм бэ гэхээр хуулиараа бол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чөлөөтэй цагт тэргүүлэгчдэр асуудлыг бол шийдэж явцдаг байгаа. Өөрөөр хэлэх юм бол газартай холбоотой, төсөв санхүүтэй холбоотойгоос бусад асуудлыг тэргүүлэгчдэр хэлэлцэн шийдэж явах энэ боломж бол нээлттэй байдаг. Тийм учраас бол тэргүүлэгчд бол илүү их олон хуралдаж, илүү их одоо өндөр ачаалттай ажилладаг гэж ойлгож болох юм. Одоо жишээ нь хамгийн сүүлд гэхэд төрийн дээд одон медалаар одоо гавьяа байгуулсан хүмүүсийг шагнах, урамшуулах, хороонд нэр олгох, одоо годомж талбайд нэр олгох, хаягжуулах, дүүргийн одоо 1-р хорооны иргэд, дүүргийн Налах дүүргийн иргэдийн хамгийн их одоо бухимдсан, шаардсан сэдвүүдийн нэг болсон одоо юу гэдгийг 1-р хорооны голын замыг одоо засаж сайжруулах янзлахтай холбоотой хөрөнгөний асуудлыг одоо ихэн утгаан шийдээд за бид нэр тэргүүлэгчдэр ингэ шийдлээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцсийн шийдэрэй гэдэг саналыг гаргах. Ингээд наад зах нь одоо энэ архитектгүй бай, гэр бүлсэг бай, гэр бүл рүүгээ яардаг бай гэдэг энэ зорилгын үүднээс бол тэргүүлэгчдийн хурлаараа сар бүрийн одоо нэгний өдрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрээр архи согтууруулахунд худалдан борлуулж түүгээр үйлчлэгээ бол Налах дүүрэг сая одоо 3 дугаар сараас эхлээд сар бүрийн 1-ний өдөр, сар бүрийн 15-ны өдрүүдэд бол
бас энэ архинаас татгалцсан ийм одоо дүүрэг болж явъя гэж байгаа юм. Цаашдаа бол бид нар юу юм бэ гэхээр 7 хоног болгоны 5 дахь өдөр яг нинүүдэд яхад манай иргэд бид нар бол яад юм бэ гэхээр 5 дахь өдөр бол нэг юм анги хамт олноороо уулздаг, учирдаг, найзуудаараа нэг зугаалч цэнгдэг, ажлын хамт олноороо бас нэг уулздаг, нэг ийм уулзалт зугаа цэнгэлийн өдөр гэдэг ийм алтан бус томьёолтой болцсон байгааг илүү 5 дахьын орой та гэр бүл рүүгээ, хань ижил рүүгээ, үр хүүхэд рүүгээ, аав ээж рүүгээ, ах дүү рүүгээ яадаг ийм өдөр болохын тулд бол бид нар бас төлөв гаргаад ажиллаж байгаа. За та бүхэн өнөөдрийн ярих одоо агуулга сэдв бол нэлээд өргөн. Бүхэл бүтэн нийгмийн салбарын том асуудлуудыг өнөөдөр бас энэ багийн хугацаанд ярина гэвэл мэдээж цаг хугацаа хүрэлцэхгүй байхаа. Гэхдээ тавч асуугаад явъя гэж бодож байна. За түрүүн би танаас төлөөлөгчөөр ингэ сонгогдсон гэж асууж байгаа энэ шалтгаан, за мөндөсг даргын орлогчийн ажил авсан гэж байгаа шалтгаан нь яг энэ бодлогын баримт бичгийнхаа боловсруулалтын дээр хэр анхаарва тий? Бодлогын баримт бичгтээ ямар чухал зорилтуудыг тусгаваа? Одоо ингээд төсөөлөө ботход 2024 он гэхэд налах дүүрэг маань одоо тий таны нүдээр нэг ийм л болчмоор байна да, яг хариуцсан салбартаа нэг ийм л одоо болчоосоо гэж бодож энэ зүйлүүдийг тусгасан гэж хэлэх зүйл. Зүгтээ одоо бидний одоо юу гэх юм үндсэн хууль энийг бол одоо манай налахын бүх иргэд одоо бүхэл одоо хүмүүс мэддэг, хэлдэг, ярьдаг байх ёстой гэж хүсэж байгаа. За иргэдийн уулзалт боллоо гэхэд магадгүй одоо өөрөөр хэлбэл налах дүүрэг 2024 он гэхэд юунд хүрсэн байх юм бэ, юу хийсэн байх ёстой юм бэ гэдэг энэ төлөвлөгөө. Тэгээ энэ бол манай налах дүүргийн бүх үрхийн одоо юу гэх юм ширээний ном, бүх иргэдийн одоо заавал танилцах нэг гарын авлага байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл таны миний одоо бидний энэ дүүрэг эх 4 жилд юу их юм бэ гэдэг энэ одоо концепц бол гарцсан байж байгаа. Жил болгон наривчилсан төлөвлөгөөг бол хийдэг. Жишээ нь би бол одоо яг энэ жил буюу 21 онд юу хийх юм бэ гэдэг ажлын төлөвлөгөөг авчирсан байгаа. За энэ төлөвлөгөөнд бол юу юм бэ гэхээр хүний хөгжлийн бодлого гэдэг зүйлийг буюу хүн лүгөө чиглэсэн концепцийг илүү их анхаарья гэдэг дээр бол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бол одоо нэгдсэн байр суурьтай болгуулж чадсан. За энэний одоо үр дүнд яасан бэ гэхээр бас харж байгаа. Одоо энэ төлөвлөгөөний 2 дугаар бүлэгт нь хүний хөгжлийн бодлого гэдэг юм бүлгийг бол шинээр бол оруулж байгаа. Өөрөөр хэлбэл энэ улс орон, энэ дүүрэг орон нутаг гэдэг чинь хинээс бүрддэг юм бэ гэхээр хүмүүсээс бүрддэг. Энэ налахын иргэдийг хөгжүүлчихвэл, өсөлтөх чадварыг нэмэгдүүлчихвэл бусад асуудлаа бол өөрсдөө шийдэж явж байгаа юм. Энэ боловсролын асуудал, энэ эрүүл мэндийн асуудал, энэ хөлбөмбөр эрхлэлтийн асуудал ч гэдэг юм. Энэ бүгд шийдэгдээд явж байгаа. Энэ хүнийг хөгжүүлээгүй цагт таны ажилгүй байгаа байдал нь төр миний хувьд асуудал хэвээрээ л байгаад байгаа юм. Тэгэхээр таныг ажилтаа болгохын тулд таныг яаж задлж өгөх юм бэ, хурцлж өгөх юм бэ гэсэн энэ концепцууд бол энд орж ирсэн байгаа. Энэ жил бол 67 ажлыг бол төлөвлөж тавьсан байгаа. За 2024 он гэхэд маш товчхоноор хэлэхэд 2024 он гэхэд маань налахын боловсролын систем бол боловсролын одоо чанарын индекс нь бол нэг нийслэлийн 9 дүүрэгтэй бол нэг 4-5 дугаар байраа хадгалсан хэвээрээ байгаа. Манай налахын хүүхдүүдээс тодорхой тооны хүүхдүүд энд scholarship буюу тэр гадны одоо тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 12 дугаар ингээд төгсөөд шууд хамрагддаг. Энэ одоо механизмыг бүрдүүлсэн байх юм байна. Өөрөөр хэлэх юм бол заавал нөгөө бэлтгэл курс гэдэг юмд сурахгүйгээр энд тэр топлийн оноогоо 12 дугаар ингээд төгсөхдөө аль үшээ авчихсан, айлцсан авцсан, топикийнхаа оноог авцсан ийм хүүхдүүдийг бид нар бэлтгэх ёстой. Бид нар мэдээж 12 дугаар ингээд төгсөж байгаа бүх хүүхдүүдийг TOEFL IELTS-ыг нь өгүүлнэ гэж бол хэлэхгүй. Эндээс энэ боломжийг нээж өгөх нь төрийн үүрэг. Энэ нээж өгсөн энэ боломжийг ашиглах нь тухайн иргэн хүний үүрэг гэж ойлгож байгаа. За налах дүүрэг энэ жил налахын одоо политехник коллеж гэдэг одоо юм коллеж болсон байгаа. Хуучнаар бол налахын мэсүү Темс гэдгээр нь бол манай иргэд бол маш сайн мэддэг. 60 жилийн одоо түүхэн дээрээ бол яасан бэ гэхээр политехник коллеж болсон. Техникийн дээд боловсрол олох боломж одоо бүрдсэн. Тэр дундаа зам гүүрийн салбарт Монгол улсын одоо Монгол улсдаа байх ганц одоо лаборатори нь энэ одоо политехник коллежийг түшгэлж байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээл дээр ч тэр мэрэгчлээ ажиллах хүчний одоо орон зай маш том байдаг.
Тэгэхээр ийшээгээ одоо илүү их одоо налахынхаа иргэдийг хүүхэд залуучуудыг поинтлэгддэг. Энэ зүйлийг хэлж байгаа. За ингээ хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр бол юм болж байгаа. Би маш энгийн зүйлээс эхэлнэ. Одоо энд нэг юм Монгол улс нэг халамжийн улс болчлоо гэх нэг баах юм яриад байдаг. Үнэхээр үнэн. Жишээ нь манай налах дүүргийн нийт иргэдийн нэг 17-8% нь хүнсний тулаан авч байгаа юм. Нийт иргэдийн 17-8% нь гэхээр за нэг 38 мянган иргэнтэй гэж бодоод. Тэ нэг 7200 орчим иргэн хүнсний тулаан авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө шок юм тоо. Тэгэхээр энийг яах ёстой? Бид нар халаглаа суугаад ах юм уу болох юм уу гэж. Бид нар хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлцтэйгээ нийлээд жишээ нь энд ийм байж байгаа. 18-аас 35 насны тэ ажил хийдгүү эрүүл саруул тэ ийм хүнсний тулаан авдаг ийм иргэдийгээ тоо улсыг гаргачихсан юм гэдэг. 318 байна. Өөрөөр хэлбэл энэ жил бид нар 7200-та бүгднтэй нь ажиллахад хүндрэлтэй. Дээрээс нь энэ 7200 хүнийг 7200-ын хүнсний тулаанаас хасаад хөдөлмөр эрхлэгч болгох нэг бол өөрөө боломжгүй. Яагаад гэвэл тэнд хүүхэд байна. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тэнд ахмад настай хүмүүс байгаа учраас эдгээр нийгмийн бүлгийн хүмүүсийг бол энэ халамж хүртэх чивээрээ байх ёстой. За тодруулаад нэг юм уучлаарай дараа яриагч нь тасалчлаа. Нэг зүйл асууя. Хүнсний эрхийн бичгийн талааныг ер нь ямар иргэд авах ёстой гэдгийг хэлээд байна. Орлогыг орлуулан тооц гаргачил гэж ийм аргачлал байдаг. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас баталсан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайтын одоо тушаалтаагаар хэрэгждэг юм орондоо хэрэгждэг. Энэгээр одоо Монгол улсын нийт иргэдийг 20 бүлэгт хуваачдаг. Хамгийн доотлын буюу 1-2 дугаар бүлэгт ордог хүмүүс буюу 200-аас доош оноотой хүмүүс хүнсний эрхийн бичигт хамрагддаг. Энгийнээр хэлэх юм бол төр эдгээр хүмүүсийг дэмжихгүй бол хүнс тэжээлийн дутагдлалд ороход бэлэн байгаа хүмүүс гэж ойлгож болох юм байна. Тийм учраас энэ хүмүүсийг бууруулж иж энэ иргэдийн амьдралын чанар ахих ёстой байна. Энэ нэртэй устдаа байж иж эднэрт тохирсон үйлчлэгийг нь үзүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Мэргэжилгүн бол мэргэжилтэй болохыг, ажилгүн бол ажилтаа болохыг. Тэгээ 18-аас 35 насны хүнсний эрхийн бичгийн талаа авчин гэхээр бас жоохон гайхмаар сонсож юм л да яг үнэндээ. Эд одоо хийж бүтээх хөдөлмөрийн насны уган залуучууд эзэстэй. Гэхдээ яг одоо тэгэд бодитод л ийм байна. Би бол нэг айхтар нууц хаагаад яваад ах сонирхол шаардлага алга. Тэгээ яг энэ дээрээс бол одоо энэ чинь өмнөд төршөөсөө хэвдүүлээ санаа авъя л да тийм. 1.4 тэрбум хүнтэй хүмүүс энэ жил тэдэн сая хүнийг ажилтаа болгоно. Энэ жил тэдэн сая хүнийг ядуурлаас гаргана гэж хүнээ тоолж чадчихад 3 сая одоо иргэнтэй Монгол нэг 30 хэдэн мянган иргэнтэй налах дүүрэг хүнийг яагаад ширхэгчлээд жишээ нь энэ одноо гэдэг энэ эмэгтэй яг юу хэрэгтэй? Тэрийг нь төр үзүүлчихье. Зөрүүлээд чи амьдралаа өөдөнд тат. Мандуулж яг юу хэрэгтэй? Тэрийг нь төр үзүүлчихье. Тэгэд мандуул өөрөө амьдралаа аваа явах хэрэгтэй гэдэг. Энэ бол төрийн их ажил гэдэг. Ийм л зарчмаар л явах юм. Өөрөөр хэлбэл одоо налах бас боломж харагдаж штэ тий хажууд хөгжил одоо налах политехник коллеж байна. Коллежид яг энэ мэрэгчлэлтний ажилтнуудыг бэлтгэн гаргаж байна. Гараад шууд ажлын байранд зуушлагдах боломж байна. За дээрэс нь том төслүүд бас дурдах хэрэгтэй байх. Зүүн бүсээ сайжруулсан шахмал төвчний үйлдвэр налах дүүрэгтэй байна. За мөн барилгын материалын үйлдвэр технологийн парк гих мэтчлээ энэ төслүүдтэй бас яаж уяхаар тооцож яах гэдгээр хүмүүс. Тэгэлгүй хаа одоо бид нар таны яг дурддаг сайжруулсан төвчний үйлдвэр үйлдвэр технологийн парк хөдөлмөр халамж үйлчлэгээний хилтэс налах политехник коллеж гэсэн эдгээр одоо байгууллагуудын дарга захирлуудыг бүгднтэй нь яг цуг уулзж яагаад яг ийм хүн байна. Та яах ёстой? Танах яах ёстой? Ажил олгогч нь яах ёстой? Төр одоо юу кемпинг гэдэг нөө хүний нөөц дээрээ буюу тухайн хүнийг ямар ур чадвартай болгоход нь төр ямар үр хүлээх ёстой юм бэ гэдэг дээр бол яг ширээний ард тойрж байнга суудаг гэсэн байна. Би нэг зүйлийг хэлэхэд бол энэ 4 жилийн дараа бол манай налах дүүргийн төрийн болон хувийн эмчлийн байгууллагууд нэг нэгэ муулдаг биш зэрэгцэж сууж агаад надад ийм хүн хэрэгтэй байна. Энэ хүнийг бэлдээд өгөөч гэхэд холбогдох байгууллагын нийлж сууж агаад тэр хүнийг бэлдээд за маа таны хүссэн одоо ур чадвартай ийм хүний чинь бид нар бэлдээд өглөө маа гэж хэлээд өгдөг нэг ийм л тогтолцоог бүрдүүлэхийг хичээж зорж ажиллаж байна. За нэг нуг бол одоо асууя танаас.
яг одоо эдгээр иргэдийг одоо ажлын байраар хангахад эдгээр иргэдийн хариуцлагыг нь та яаж нэмэгдүүлэе гэж бодож байна. Яг зүгээр зарим нэг ажил олгогч төр хүмүүстэй ингээд уулзаж ярилцж хахад ажлын байр байлаа. Үнэхээр хангалттай байд. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь одоо нөгөө өөрөөр хэлбэл одоо хүнсний эрхийн бичиг аваад бэлэнчлээ сурцсан. Хүмүүс яг хариуцлагатайгаар ажиллаа хийгээд амьдралаа залгуулад аваа явж чадах болов уу? Яг одоо нийгмийн хамгааллын системд нэг юм тархины одоо юу гэх юм цоож гэж нэг юм ойлголт байт юм л да. Тархи төвччээд байгаа байхгүй тархи юм. Энэ хүнсний эрхийн бичиг гэдэг бол одоо юу гэх юм зарим хүмүүс ихэнх нь авдаг учраас сайн мэдэхгүй л. Овоож оцоотл одоо ингээл юм өгдөг гэж боддог юм шиг. Үгүй чинь сарын нэг хүний 16,000 төгрөг л одоо 16,000 төгрөг таарах хэмжээний л хүнс байгаа. Тэгээд тэр хүн одоо 10 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнээсээ 16,000 төгрөгөндөө тааруулаад хүнснийхээ бүтээгдэхүүнийг сонгож авдаг юм. Тэгээ өнөөдөр одоо юмны үн ямар байгаа вэ? 16,000 төгрөгөөр юу авах вэ гэж бодоход нэг асуудал. За зөрүүлээд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн бага одоо юу гэх юм цалинтай ажлын байр одоо би зөвхөн өөрийнхөө налахаараа л яриа. Манай налахын хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр байгаа энгийн одоо энэ ажлууд дээр одоо үзэхэд 700,000-аас дээш төгрөгийн цалинтай л ажлын байрнууд байна. Тэгээ алийг сонгох уу гэхээр уул нь одоо юу гэх юм одоо энэ телевиз үзэж байгаа одоо хүмүүс бүгдээрээ мэдчихэж байгаа юм. 16,000 төгрөгөө сонгох уу аль эсвэл 700,000, 800,000, сая төгрөг, сая 200,000-ыг сонгох уу гэхээр ойлгомжтой баг. Гэхдээ л бодит амьдрал дээр яаж байгаа юм бэ гэхээр одоо эндээс энэ 318 хүнээс 50 хүнийг нь сая одоо ингээд яг одоо мэрэгчлээ хүмүүсийг нь түүж аваад ажилд зуучилж байгаа. 6 хүн нь яаж байгаа юм бэ гэхээр би юу н ажилласаа гарлаа гэж ярьж байгаа. Яагаад чи гарах болчихоо гэсэн чинь би энэ ажлыг хийх гэсэн чинь нөө хүнсний толгоноос хасагдчих гээд байгаа юм байна. Тэгэхээр гарья. Нөө ярианы ихэнд хэлсэн тархины цоож гэж энийг хэлээд байт юм аа. Тийм учраас эдгээрт зориулсан энэ сургалт нөлөөллийн ажлуудыг энэ гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн хэлтс, энэ хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтс, энэ хороодод байгаа хөгжлийн болон одоо халамжийн нийгмийн ажилтнууд зогсоо зайгүй хийх ёстой. Тэгжээж энэ тархины төвчөө тайлагдана. 16,000 төгрөг чухал юм уу? Их юм уу? Аль эсвэл 700,000 төгрөг нь их юм уу гэдэг одоо 1-2 дугаар ангийн хүүхдийн тоо бодож байгаатай ялгаагүй ойлголтыг л тайлбарлаж өгöd байгаа юм л да. За энэ хүнсний эрхийн бичигтэй уялдуулаад нэгэнт одоо хөдөлмөр эрхлэлт энэ ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр арай маань орсон учраас яг энэ ажлын байр нэмэгдүүлэх чиглэл рүү бас асуултаа шилжүүлэе л гэж бодлоо л доо. Ажилгүй иргэд их байна гэж иргэдээс нэлээд санал гомдол гардаг. Ажил хийх гэхээр ажлын байр байхгүй байна гэдэг. Та энэ дээр ямар хариулт? Ажлын байр хангалттай байна. Бүр хангалттай байна. Өнөөдөр очиод хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албан дээр очисон ч өчнөө ажлын байр байна. Хоёр асуудал байна. Энэ зөвхөн манай налахын иргэдтэй холбоотой биш. Энэ Монголтой холбоотой. Монголын аль ч аймаг, аль ч дүүрэгт ийм нэгдлэг ийм дүр зураг харагдаад байна. Ажлын байр байж хахад хоёр асуудлын нэг нь ажлын байрыг голдог. Би одоо ийм ажил хийхгүй. Хоёрдугаарт энэ ажлын байр найдвартай муу юм уу биш юм уу гэдэгт эргэлздэг. За нөө ажил хаагчийн зүгээс хоёр асуудал нь би энд орчдөг халагдчихвал яах юм бэ? Гэхдээ орж үзээгүй халагдахын тухай юм бодоод байна л да. За ажил олгогчийн зүгээс буюу нөгөө аж ахуйн нэгж компаниудын зүгээс яаж байгаа юм бэ гэхээр орчин үед одоо хард скиллээс илүү софт скиллийг чухал болгоцсон юм аа. Зөөлөн ур чадвар буюу одоо юу гэх юм бэ одоо надаас гардаг ур чадвар л гэж ойлгох. Нөгөө хариуцлагатай байдаг, харилцааны соёлтой байдаг, багаар ажиллах чадвартай байдаг, өөрийгөө байнга хөгжүүлж идэг, шинийг санаачилж идэг, бүтээлч байдаг ч гэдэм те. Энэ зүйлийг ажил олгогч надаас хүсэж байгаа юм. Гэтэл би яаж байгаа юм бэ гэхээр би чинь энэ сургуулийг ийм мэрэгчлэр төгссөн хөө. Намайг ажилд авуулаа болохгүй одоо авахгүй бол одоо яах юм бэ? Хардаа гэд дипломо бариад байдаг. Гэтэл энэ чинь яг нэгнүүдээ хэлэхэд ялангуяа одоо аж ахуй нэгжийнхэн бол энэ бол second гэхгүй юу? 2 номерын асуудал. Нэгдүгürt энэний ард байгаа би хин бэ байхгүй юу? Ягаад гэвэл миний өмнөөс энэ диплом, энэ мэрэгжил
ажил хийхгүй байхгүй юм. Мандуул гэдэг чинь хий юм бэ? Үнэхээр сэтгэлтэй юм уу? Шалтак тоочоо суугаад байт юм уу? Хамт олныг орж ирээд хагарган бутаргаад одоо хэрүүл урал хийгээ яваад идэх үе юм уу? Шалтак тоочд юм уу? Яа тийм гэдэг нь чухал болохоос биш. Тэр хүний одоо яг ямар сургууль төгссөн байх, ямар дипломтой байх нь тийм сонирм шүү дээ. Тэгээ энийг манай одоо ажил хайж байгаа залуучууд иргэд маш сайн тооцох хэрэгтэй. Ажлыг битгий голъё л доо. Ямар ч хамаагүй ажил хийцгээе. Ажил хийжээж амьдралаа хөдөлгөнө гэдэг энэ философийг бид нар бүгдээ ойлгох хэрэгтэй. Яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй биш. Ажил хийхгүйгээр та яагаад ч өөдөнд гарч амьдарч чадахгүй юм байна. Мөнхийн одоо мухагаар хэлэхэд нэг одоо 2 идэхгүй хос онохгүй гэдэг шүү дээ. Ингээд нэг юм 3-ын дунд ингээл амьдрах юм байна. Ажил хийж тэр хүснээрээ сайхан амьдрах юм байна гэдэг. Энэ ойлголтыг бүх хүүхдүүдэд ойлгуулахад эцэг эхчүүдийн үүрэг маш чухал байна. Өвөө эмээгийн үүрэг чухал. Ингэжээж бид нар одоо нэг юм бүтээлч иргэд болно шүү дээ. За нийгмийн салбарт одоо түүчээлэгч нэг гол салбар бол яа харахгүй боловсролын салбар л та. Одоо таны яриад байгаа яг саяны яриад байгаа энэ одоо тулгамдж байгаа бэрхшээлтэй асуудал бол яалтчгүй нөгөө боловсролын салбар юм. Цагаан захтнуудаа одоо хилдэг тий. Манайхан хилдэг нөгөө цагаан захтнуудаа төлхөө бэлтгээд яг одоо хөдөлмөрийн зах зээл дээр одоо нөгөө хар бор ажил хийх хүний дутагдaltaа байгаагаас шалтгаалаад нэг юм хандлага байгаа гэдгийг ярьсаар л ирсэн л дээ. Тэгэхээр боловсролын салбартаа яг энэ хандлагыг одоо өөрчлөх одоо ямар боломж гэх юм уу тий гарц гаргалгаа байна вэ? За энд хоёр зүйл байгаа. Нэгдүгüүрт бол налаах өнгөрсөн 4 жилд бол яасан бэ гэхээр налаахын боловсрол 2020 гэдэг энэ хөтөлбөрийг боловсруулж ажилласан. Үр дүн нь бол харьцангуйс маш сайн үр дүн гарсан. За одоо бид нар энэ туслах дээр төлхуурлаад яаж байгаа юм бэ гэхээр налаахын боловсрол 2024 гэж энэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Энийний үр дүнд яах юм бэ гэхээр сургалтын орчин, заах арга барил, тэгээд хүүхдүүдийн буюу одоо өв тэгш хүмүүжлэлтэй холбоотой асуудлыг илүү их тусгаж байгаа юм. За хоёрдугаарт яаж байгаа юм бэ гэхээр сургууль болгонд ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог клубүүдийг байгуулна гэж байгаа. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр жишээ нь багшуулах мэргэжил одоо багш мэргэжлийг одоо сонирхож байгаа хүүхдүүд байх юм бол тэр математикийн багш болно уу, физикийн багш болно уу, биеийн тавирын багш болох нь сонирн биш. Багш мэргэжил буюу өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг бусдад заах, сургахад энэ зан үйл буюу дидактикт дурлуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах энэ клуб. Сургууль болгон дээр 10-аас доошгүй клуб байгуулна. Алах дүүрэг 5 сургууль байна. Өөрөөр хэлбэл 50 клуб байгуулагдах юм байна. Ирэх жилийн жилээс эхлээд. Жишээ нь техникт сонирхолтой хүүхдүүд байх юм бол тэр техник сонирхдаг хүүхдүүдийн клубтэй орно. Заавал 12 дугаар анги гэхгүй. 10, 11, 12, 8, 7 дугаар анги хүүхд байсан ч болохоор юм байна. Тэгээд тэнд байж байгаа за би ер нь физикийн хичээл дээрээ сайн ч гэсэн ч техник сэтгэлгээ бол ер нь явахгүй юм шиг байна гэвэл одоо би өөрийгөө сонгохгүй. Би тэгвэл хүнд юм заах дуртан бол би математикийн багш болох хэрэгтэй байсан юм байна шүү дээ. За би тэгвэл ийшээгээ явъя. Яг өөрийгөө нөгөө эрт болоход бас тусалж байгаа. Ингэжээж зөв болно. Тэгэхгүй бол яагаад мэрэгжлийг хүүхдүүд ингээ буруу зүрүү сонгоод ингээд алдаж оноод яваад байгаа юм бэ гэхээр нүүгүүдийн 17-8 настай хүүхдүүд чинь төгсөж шít. Дандаа өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны хөөрлөөр сонгоод байгаа асуудал. Найзыгаа догсон одоо мэрэгчлээ сонгож байгаа өчнөө хүүхдүүд байна шít. Чи яагаад энэ сургуульд орсон юм бэ гэхээр манай найз ийшээ орцсон. Тэгээ би найзтайгаа цуг явах гээд ингэсэн юм аа. Чи яагаад одоо энэ одоо Баталгаан болохын их сургууль ч юм уу те энэ сургуульд орсон юм бэ гэхэд хувцас амар гой санагдсан юм. Чи яагаад энэ ангаах руу ингээд дургуун бийжээж яагаад орсон юм бэ гэхээр амар гой цагаан халааттай хүмүүс яваад исэн болохоор надад гой санагдаад тийш орцсон. Би тэгсэн чи химийн хичээлдээ сайн. Та химийн хичээлдээ 1000 сайн байгаад тэр хүнийг инрэх, хүнийг хайрлах, хүнийг эмчлэх энэ сэтгэл зүй танд дутуу байх юм бол өөр мэрэгжил сонголт. Хим суурьтай хэдэн 100 мэрэгжил байна шүү дээ. Энийг энэ клубүүд энэ хүүхдүүдэд баг болчраас нь гэдэг шиг зааж сургаж өгөх юм байна. Ингэжээж хүүхдүүд мэрэгжил дээр алдахгүй байжээж ажил хөдөлмөр дээр алдахгүй болно.
ингээд жинхэнэ утгаараа баялаг бүтээгч гэдэг юм бий болох. Энэ цоошин зүйлүүдийг хийн. Энтэй зэрэгцүүлээд энэ хувийн одоо юу гэх юм гадаад хэлний сургалтын төвүүд, энэ хувь хүний хөгжлийн сургалтын төвүүдийг налаах руу маш их одоо визит хийж, одоо урилга хийж оруулж ирэх гэдэг. Өөрөөр хэлбэл налаахын хүүхэд хизээч одоо юу гэх юм багшийн дэдийн дэргэд байгаа тэр JET гэдэг одоо англи хэлний сургалтын төвд очиж сурахад хэцүү. Тэгэхээр тэнд байгаа яг стандарт, тэнд байгаа арга зүй, тэнд байгаа багш нараар яаж энд байгаа хүүхдүүдэд хичээл заалгах уу гэдэг дээр бид нар одоо энэ одоо томоохон одоо Монголдоо урдаа ирж байгаа сургалтын төвүүдтэй бас гэрээ хэлцэл хийгээд ярилцаад явж байгаа. За одоо яг одоо хүмүүст нэлээ хэрэгтэй нэг одоо сэдв бол яахын аргагүй нөгөө эсдийн ерөнхий шалгалт хойшлолттой холбоотой асуудал юм л да. Тэгэхээр тэр хэрээрээ хүүхдийн сэтгэл зүйч бас нэлээ хэцүү л байгаа хэл та. Одоо яг энэ эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэх тэр процессыг хадгалах, хэвээр үргэлжлүүлэх, тэр амжилт гарах одоо энэ үйл ажиллагаа хэр явагдаж байна? Ер нь энэ давталгууд явагдаж байгаа юу? Хүүхдүүдтэйгээ яг 12 төгсөж байгаа хүүхдүүдтэйгээ яаж хандж байгаа? Боловсрол шинжилгээ ухааны сайдын тушаалаар 12 дугаар ангийн төгсөж байгаа хүүхдүүдийн эсдийн ерөнхий шалгалтын бэлтгэлийн хугацаа бол дууссан байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд хүүхдүүд эцэг за ингээд багш нарын одоо итгэлцлийн дунд одоо энэ асуудал бол үлдэж байгаа зүйл. Эсдийн ерөнхий шалгалт бүтэн сараар хойшлно гэдэг бол үнэхээр өөрийнхөө төлөө явж байгаа энэ хүүхдүүдэд асар том боломж. Дутуу одоо судалсан байгаа агуулгаа гүйцээх, дутуу мэдж байгаа зүйлээ мэдэж авах, эргэлцсэн зүйлийнхаа эргэлзээг тайлах асар том боломж бүтэн сар гарангийн одоо чөлөө болгоно гэдэг бол өөрийнхөө төлөө биш бусдын өмнөөс сурах гэж байгаа, бусдын өмнөөс одоо амьдрах гэж байгаа юм шиг ийм сэтгэлгээтэй хүүхдүүдэд бол энэ аимшиг. Яагаад гэвэл сая одоо юу гэх юм бэ? Нэг 10 гаруй жилийн хугацаанд сурсан мэдсэн жоохон зүйлээ энэ нэг сар гарангийн хугацаанд мартах, санах, эргэлзэх зүйл илүү их гарах магадaltaй. Тийм учраас би одоо өстой хатуухан бөгөөд шулуухан хэлэхэд одоо сургууль дээр хүүхдийг дуудах боломж нь ч ковидтой шалтгаалаад боломжгүй байна. Хоёрдугаарт цаг үеийн нөхцөл байдал ч гэсэн ч 7 сар, 8 сар гэдэг бол одоо ингээд бүх хүмүүсийн одоо ингээд юу гэх юм бэ тийм монголчуудын одоо ингээд амралтын одоо ийм өдрөл цикл эхэлж байгаа учраас энэ хүүхдүүдийг чинь яг анги танхим цуглуулаад танхимын сургалтыг явуулахад бол механик утгаараа ч гэсэн ч өндөрлөлттэй боломжгүй. Одоо хинд асуудал байгаа юм бэ гэхээр хүүхэд нэг бүхэн өөрийнхөө төлөө гэдэг. Эцэг эхчүүд та бүхэн миний хүүхэд ирээдүйн Монгол улсын баялаг бүтээгч болохын тулд би гэдэг утгаар. Тэр бэлтжижсэн багш нар ч гэсэн ч миний бэлтжиж байгаа энэ 5 хүүхэд, энэ 3 хүүхэд, энэ 10 хүүхэд энэ Монгол улсын ирээдүйн одоо үнд капитал болохын төлөө гэсэн ийм итгэлцлийн дунд л одоо 21-р зуун шүү дээ бид нар. Заавал нэг face to face байх шаардлага байхгүй байхгүй. Яаж л бол яаж бид нар зөвхөн хэлбэр рүү шилжлээ л дээ. Боловсролын салбар гэлтгүү бүх салбар. Тэгэхээр ийм байдлаар бол бэлтвэл энэ ашиг боломж маш том боломж. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол маш том хохирол бол. Тэр сонголт бол бидний гарт байна. За одоо эрүүл мэндийн салбар руу бас яриач эхлүүлье гэж бодож байна. Ковидын цаг үе, хэцүү цаг үе. Тун амаргүй байна. Эрүүл мэндийнхэн чадлынхаа хэрээр зүтгэж байна. За хүний нөөцтэй холбоотой яг энэ ковидын үеийн бас бодлого зохицуулалт хэр байна. За хоёрдугаар дараагийн нэг асуудал нь энэ вакцинжуулалт тэр нь одоо дүүргийн хэмжээнд бас ямар байдлаар одоо хийгдэж байна. Хэдэн хувь та байна гэх мэтчлээ. Эрүүл мэндийн салбар бол манай иргэд бүгдээрээ мэдж байгаа да. Монголчууд бид нар бүгдээрээ л мэдж байна. Үнэхээр урд хормоогоор ард хормоогоо нөхөн гэдэг шиг явж байна. Энэ зүгээр дашрын дүр онцолж хэлэхэд энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ар гэрт нь үр хүүхдүүдэд нь бас үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Та бүхний одоо итгэж явуулж байгаа тэр таны хайртай нөхөр, таны хайртай эхнэр, таны хайртай хүү, таны хайртай охин чинь, таны хайртай ээж, таны хайртай аав энэ монголчуудыг, энэ Монгол улсыг, энэ налаахын иргэдийг эрүүл саруул байлгахын төлөө энэ гамшиг тахлаас нэг хүнийг ч гэсэн ч аврахын төлөө өдөр шөнөгүй үнэхээр зүтгэж байгаа шүү. Энд та бүхний оруулж байгаа хувь нэмрийг бол би хэмжиж бол мэдэхгүй байна гэдгийг бол онцолж хэлмээр байгаа юм.
Үнэхээр маа налахын одоо эрүүл мэндийн төв нийт одоо юу гэх юм эмч эмнэлгийн даргаасаа одоо сэлэсэр хүртэл одоо ингээд нийт ажилтнууд нь бол нэг 370 хүн бол ажиллаж байна. За эдгээр бол одоо тийм юу гэх юм бэ? Бүрэн одоо хүчин чадлаараа 100% одоо аваарын гормоор бол ажиллаж явж байна. Налах дүүрэг бид нар мэдж байгаа. Нэг одоо төвлөрсөн нэг эмнэлэгтэй байдаг бол одоо ковид 1 2 3 гэдэг 3 дахь эмнэлгээ бид нар байгуулах гэдэг. Зөвхөн ганцхан өвчнөд зориулж 3 дахь эмнэлгээ бол нээх гээд байж байна. Тэгээ энэ бол өөрөө бас нөхцөл байдал ямар хөө илтгэж байгаамаа. Налах дүүрэг өнөөдөр бол 2000-ын босхийг давлаа ганцхан өвчтний одоо тархалтаар. Тэгээ 2000-ын босхийг давна гэдэг бол энэ 37-8 мянган хүнд бол хичнээн өндөр тав гэдгийг бол харна бах. Зөрүүлээд иргэдтэй хандаж хэлэхэд бол бас энэ халдвар хамгааллын дэглэм, энэ сахилга бат, энэ дүрм журмыг нэг өөрөөсөө шалтгааллах юм хийгээч гэдгийг бас үнэн сэтгэлээсээ гуйж одоо хүсмээр байна. За энэ 2024 дээр яаж байгаа юм бэ гэхээр налахын эрүүл мэндийн нэгдсэн бүсийн онцлогооны төвийн нэгдсэн эмнэлгийг барьж байгуулахтай холбоотой том асуудал орсон байна. Өөрөөр хэлбэл 300 ортой ийм одоо бүсийн онцлогооны төвийн статустай ийм эмнэлгийг барих юм байна. Бүтэн одоо ийм бүх одоо техник хэрэгсэл уруулж одоо бодистой цогцоор нь хийх юм байна. Испаний хөрөнгө оруулалттайгаар хийн. Биднэрт нэг л асуудал дутсан байгаа. Энэ юу юм бэ гэхээр Монгол Улсын засгийн газар энэ одоо эмнэлгийг налах дүүрэгт барихыг дэмжиж байна, концессийг нь бол дэмжиж байна гэсэн энэ зөвшөөрлийг хүсвэл хөрөнгө оруулагч тал буюу Испани тал бол одоо манай налах дүүрэгт хөрөнгө оруулалтаа хийхэд бол бэлэн байгаа. Зураг төсөв, тасхүү энэ 300 ортой эмнэлэгт байх одоо техник хэрэгсэл, багж тоног хөрөмжийн бүх одоо судалгаануудыг бол бид нэр Испани тал руугаа явуулсан байгаа. Тэгээ Испани тал хөрөнгө оруулалтаа хийхэд бол бэлэн байгаа. Энэ зүйл. За тэр вакцинжуулалттай холбоотой асуудал дээр за 18-аас дээш настай иргэд бол дүүргийн хэмжээнд нэг 24287 иргэн байгаа. За эндээс бол нийтдээ налахтаа яг одоо вакцинд хамрагдсан нэг 22 мянган иргэн байна. За энэ нь бол нийт иргэдийн нэг 92 орчим хувь нь бол налахтаа хамрагдсан. Нэг 2 дугаар тундаа хамрагдсан. Тийм нэг 2 дугаар тундаа. Эндээс гадна бол та бол бас цах цахаас мэдчил байгаа. Жишээ нь хавдартаа, гемодиализийн аппаратанд ордог тий юута эргэтэн шилжүүлсэн энэ хүмүүсийг бол хавдар судлалын үндэсний төв дээр очиж вакцинд нь хамруулсан. За зэвс түвшний жанжин штаб, батлан болохын сайдын шийдвэрээр энэ одоо цэргийн ангид ажиллаж байгаа офицер ахлагч, ажилтан албан агчдыг цэргийн төв имлэг буюу одоо бидний ярьж занснаар госпиталд очиж нэг 500 гаруй иргэнийг бол бас вакцинд хамруулсан. За ингээд эсрэг заалттай, туйлын эсрэг бол биш. Эсрэг заалттай буюу одоо вакцинд хамрагдахад харьцангуй хүндрэл учруулах магадлалтай нийт 730 иргэн байсан. Энэ 730 иргэнийгээ бид нар улсын төв 2 дугаар эмнэлэг дээр очиж вакцинд нь хамруулсан. Ингээд нийлүүлээд үзэхээр 18-аас дээш настай нийт иргэдийн нэг 97 орчим хувь нь вакцинд хамрагдсан байна. За эндээс нэг тэгэхээр нэг 800 орчим хүн 700 гаруй хүн үлдчихэж байгаа. За энэний нэг 250-аад хүн нь бол туйлын эсрэг залттай буюу вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс. За нэг 400 гаруй хүн бол ямар нэгэн шалтгаантайгаар вакцинд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүс байдаг юм аа. За ингээд 16, 17 настай хүүхдүүд бол дүүрэгт нэг 1079 хүүхэд байгаа. За эдгээр хүүхдүүдийн нэг тал орчим буюу нэг 51% нь л одоогийн байдлаар одоо вакцинд хамрагдаж байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүд бол эцэгийнхээ одоо зөвшөөрлөөр вакцинд хамрагдах бүрэн боломжтой. За энэ хүүхдүүд бол юу юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын BioNTech гэж компанид үйлдвэрлэсэн Pfizer гэж одоо вакцинд 1-2 дугаар тунгийн бол хийлгэх юм байна. За та хоёрын бас ярилцах цаг өндөрлөлөө. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор урилгыг хүлээж авч налах дүүргийн засаг даргын орлогч Мандуул ирж оролцож яг энэ салбартай холбоотой бас асуултуудад хариулт өглөө. За тэгээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.